Томоо, чи өвдсөн харагдаж байна. Томоо, амны хаалт зүгээрээ. Найтах үед амны хаалтгүй байвал бусад найзууд нь өвдөн. Өвдсөн хүн бусдад өвчин тараахгүй байхын тулд, харин өвдөөгүй хүмүүс өөрийгөө хамгаалахын тулд заавал амны хаалт зүүх хэрэгтэй. Зогс. Найзуудаа, амны хаалтыг зүүх нь хамгийн чухал. Том хүмүүс том хэмжээтэй амны хаалт зүүнэ. Хүүхдүүд харин хүүхдэд тохирох жижиг хэмжээтэй амны хаалт зүүнэ. Амны хаалт зүүхээсээ өмнө гараа заавал хөөсрүүлэн савндаж угаана. Амны хаалтыг чихний араар оруулдаг 2 осроос нь барин, өнгөтэй хэсгийг гадна талд нь гарган зүүнэ. Зүүсэн эсгээ шалгана. Хамрын дээд хэсэг шанаа болон эрүүг бүрхсэн хэсэг нь бүрэн халахсан болоод аль нэг талаар нь хий орж байгааг шалгана. Амны хаалтын дээд хэсэгт байдаг төмрийг хамартаа нааж хавчна. Вирус ямар ч гадаргуу дээр олон цагаар өдрөөр амьдрах чадвартай тул амны хаалтыг зөв авч тагтай хогийн савнд шууд хаях нь хамгийн чухал. Амны хаалтыг авахдаа гадна талд нь гар хуруугаа хүргэж болохгүй шүү. Амны хаалтыг хайсны дараа гараа хөөсрүүлэн савндаж угааж вирусын халдвараас өөрийгөө хамгаалаарай хүүхдүүдээ. Хүүхдүүдээ өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалан амны хаалтаа зүүгээрэй.